Чингис хаан үндэсний музей буюу Монголын иргэнийг бий болгосон их хааны сүлдийг монголчууд тэр дундаа Чингис хаан үндэсний музей буюу Монголын 2000 гаруй жилийн хугацаанд төр төсний уламжлалын ноён оргил болсон Чингис хааны өвөг дээдсийн шүтэн амтнаа төлөвлөж. Чингис хаан ба түүнээс өмнөх үеийн Монголын язгууртнууд шувууг үнтгэж үздэг гэсэн. Тэрний нэг жишээ бол шонхор шувуу. Тэгвэл яагаад шонхор шувуу гэж асуудал гарч байгаа. Монголын өсөлтч байна, Алтан товч байна. Чингис хааныг яагаад Чингис гэж нэрлсэн тухай. Тэнд нэрлсэн тухай дом гэдэг. Тэрийг сурвалж дээр тэмдэглэхдээ их хааны өргөөний тоон дээр шувуур Чингис гэж дуурав гэж. Тийм учраас Чингис гэсэн нэр бий болгоо гэж домог байгаа. Эсэхөө Баатар дээсэсэнд ураг барилдахдаа би урчин нэг юм зүйлүүллээ. Цагаан шугар шувуу цавруунда наран саран хоёрыг атгаж ирэв гэж. Энэ бол цаад санаа бол ерөөсөө хяад борж байгаа нь буюу Чингис хааны овгийн сүлд нь надад дохио өглөө гэдэг мессеж өгч байгаа байхгүй. Энэ Чингис хааны овгийн гол сүлд амтан болоод цагаан шугар шувуу гэсэн. Шонгор шувуу олон төрлөлтөө. Тэр дондор цагаан шугар шувуу бол Чингис хааны овгийн сүлд амтан. Да энэ дэлхийд амар Монголын бий болгосон энэ үений үндсэн гол одоо хүн болох одоо бэлэгдэл болох Чингис хааны Чингис хаан түүгээр дамжуулсан Чингис хааны сүлдийг сүлд нь цагаан шугар шувуу учраас их хааны нэрээр нэрлэсэн Чингис хаан музейн орой дээр шонгор шувууны дүрийг. Гэхдээ яг буугаад байршилж байгаа яг тэр хэврэг. Өөрөөр хэлбэл яг ингээд нисэж байгаа биш, яг буугаад суур ингээд далгаж байгаа хумж байгаа хэврийг обстай харах юм бол ингээд дотроо юм атгсан байдалтай байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгэсэндээ бол нөгөө монголчуудын ялангуяа нөө сувчин дээр байгаа тэр 5 сумын ойлголт нөгөө алангуйхийн 5 сумч гэдэг юм уу ертөнцийн дор байгаа бүх ард түмнийг нэгэн тугийн дор зангидсан гэдэг ойлголт. Чингис хааныг тавих нэг өөр асуудал. Дээр нь тэрний гол шүтэм амтныг тавих нэг асуудал. Тийм учраас энэ сүлд тотэм амтан энэ сүлдийг монголчууд тэр дундаа Монголын их хаадын нэрээр нэрлэгдсэн энэ Чингис музейн орой дээр тавих нь бол одоо юу гэдгийг утга агуулгын үед бэлтгэлийн үед бол таарах юм аа гэж орсон. Тэгээд цээжин дээр нь Монголын үнд эрдэнэ болох одоо тэр ногоон одоо оюу тэ үнд эрдэнэ шүүийг тавьж байгаа. Энэ бол монголчуудын нөгөө түүхэн уламжлалт талаасаа бэлэгдэл ч юм уу тийм ээ. Энэ бол галт гэдэг бол үнэ хизээч түүхэнд хууршгүй үнд медаль гэдэг болохоор үнэтгэлийн хэлбэрээр алтан одоо үнгийг олж байгаа юм. Тэгэхээр монголчуудын хувьд бол Чингис хаан гэдэг бол ямар том монголчуудын тийм дахин сэргэн мантайг төлөөл одоо зөвхөнсөн энэ том шүтлгийн объект гэхгүй юу. Тэр үндсэндээ багсаад үзэх юм бол ерөөсөө монголчууд их Чингис хаанагаа хүндэлж биш гэн цагаан шонгор шувуунд хөвтөж байгаа л хэлбэр гэж байна.